таны санаа хоёр өнөөдөр хий байдлын даврын зөв үргэлжлэх мэдлийг чадвартай болохыг хичээлийг заана. Энэ маань сарал зай гэдэг наваг алхаар амьсан юм. За үеийн нөхцөлийг болохоор дотор үндэс үйл үүсгэх гэж хоёр байгаа. Үндэс үүсгэх нь болохоор хий байдлын нөхцөл байгаа. Үндэс үйл үүсгэх нь холбох төслүүд гэсэн хоёр нөхцөл байгаа. Тэгэхээр холбох нөхцөл болохоор нөхцөлдүүлэн холбох, тоцлон холбох гэж байна. Төслөх нөхцөл нь цагаан төслөх, биер төслөх гэж байна. За үйл огийн хэрэг дагаа гэж байна. Үйл огийн хэрэг дагаа нь болохоор өөрөө үйлдэх хэв, тусдаар үйлдэх хэв, бусдын эрхийг үйлдэх хэв, харилцан үйлдэх хэв, хамтран үйлдэх хэв нэрээр хуваагддаг. Тэгээ өөрөө үйлдэх хэв нь болохоор нөхцөлгүй, харин тусдаар үйлдэх хэв нь үйл ста а гэсэн нөхцөлтэй байна. Харин бусдын эрхэнд үйлдэх хэв нь т гэсэн нөхцөлтэй. Харилцан үйлдэх хэв нь харилцан хамтран үйлдэх хэв нь болохоор гэсэн нөхцөлтэй байдаг. Үйлдвэрийн байдлын даваа болохоор энгийн үйлдэх байдал, энгийн үйлдэх байдал болохоор нөхцөлгүй, эрчимтэй үйлдэх байдал болохоор эсхий, төр үйлдэх байдал нь эснаа, бүр мөс үйлдэх байдал нь чээ болон чих, олноороо үйлдэх байдал нь буцгаа гэсэн нөхцөлтэй байна. Авторитиг одоо нэг жишээ өгөө, тэр жишээн дээрээ ингээд дагавруудаа нөхцлүүдэд залгаж бичиж харуулаад дараа нь тэгээд хоёр үг өгөөд тэрийг та нараа ингээд нэг хэлэх байгаа. Хэвийн нөхцлүүдээр хувилбарлахдаа энэ болохоор өөрөө үйлдэх хэв дээр нэг гэдэг үг маань байна. Тэгээд дараагийнхаа нэгдүгээр гэж бичээд нэг гэдэг үг маань болохоор хэвийн давраа их үү гэж хувилдаг байгаа. Тэгээд юу ишгээр төгсөн үгэд энэхүү нөхцөл маань шууд зовлогдож бичнэ. Дараагийнх нь болохоор байдлын даваа. Байдлын даваа маань энэхүү бичдэг байгаа. За тэгээд би та бүхэнд ийм хоёр үг өгөөд та нар тэрийг тэмдэг дээрээ ингээд хуйлгаж бичээд үзүүлээ. Ja. За энэ үгээр хий болон байдлын даваа